Сайн байна уу? За бид энэ удаагийн бичлэгээрээ Филиппин улсын Себу хотод байралтай би Себу сургуулийн талаар танилцуулах гэж байна. За энэ сургуулийн онцлог гэх юм бол хотын хөл хөдөлгөөнөөс хол амар амгалан бүсэд байрлал гэдгээр онцлог байгаа. Ингээд бичлэгтээ хамт байгаарай. За бид хоёр одоо сургуулийн 1-р давхурт ирсэн байна. За энэ хэсэгт ихэвчлэн үйлчлэгийн хэсгүүд байрладаг. За ард харагдаж байгаа хэсэг бол сургуулийн хоолны заад 3 удаагийн бүфет хоолтой. За мөн энэ хэсгүүдээр болохоор ихэвчлэн үйлчлэгийн хэсгүүд байрладаг. За кофе шоп болон маникюр, фитнес, конференц AB хэсэг болон бокс, цэцэрлэг гэх мэт үйлчлэгийн төвүүд байрладаг. За мөн энэ хэсгээр болвол ховтос угаалга, за ээлж уучлал, хоолны хэсэг, дэлгүүр гэсэн ийм хэсгүүд байрладаг. За энэ хэсэг бол 7 хоног болгоо оюутнуудаас шалгалт авдаг хэсэг. За ийшээ ороод хүлээж аваад энэ хүлээлгийг тавьсан байдаг. Ийшээ орж хүлээж аваад ийшээ яваад speaking test буюу ярианыхаа шалгалтыг өгдөг. За сургуулийн 2-3 нөхруудад бол физик хичээл ордог. За энд бол ганцаарчсан хичээл ордог. Энэ сургуулийн хувьд бол нөгөө 4 цагийн ганцаарчсан 4 цагийн групп хичээлд ордог. За одоо жишээ нь энд ганцаарчсан хичээлийг багштайгаа хамт ордог гэсэн. За үргэлжлээд мөн энүүгээр анги танхимууд байрладаг. Энэ сургууль маань өөрөө маш том, тэгээд олон оюутан байдаг учраас анги танхимын хүрдсэн хангамж маш сайн байгаа. За ийшээгээ 2 давхрын мөн ресепшн хэсэг байрладаг, номын сан байрладаг. Тэгээд чөлөө цагаа өнгөрүүлэх боломжтой газрууд маань бас энүүгээр байрладаг. За энэ хэсэгт болохоор номын сан байрладаг. За оюутнууд ерөнхийдөө ихэвчлэн чөлөө цагаа өнгөрөөдөг байгаа. За энд манай өвдгийн гишээс нийтдээ 2 ээлж ирсэн байгаа. За тэгээд бүгдээсээ сэтгэл асууя. Би энэ BC бүдэрээ их гоёсэн. Маш олон сонирхолтой үзэж байгаагүй газруудаар явсан. Тэгээ бас гэр бүлээ их санаж байна. Тэгээ Одоо тэгээ буцах гэж байгаа хэрэг байна. Амар догтлцэн. За Монгол руу явмаар. Чамд энд ирээд хэр өөрчлөлт гарав? Англи дээр илүү чөлөөтэйгээр дууссан. Тэгэл илүү олон найзуудтай болсон. Тэгээд яг ирсний дараа нэг хэдэн Вьетнам найзуудтай болоод тэгээд яг найзууд болж ахтал явчихсан. За баярлалаа. За оюутнуудын чөлөө цагаа өнгөрүүлэх газрууд энэ сургуулиар маш их байдаг. Теннис, бильярд, за мөн бассейн, тэгээд номын сан гэх мэт маш олон газрууд байдаг. За мөн тэнцээ өдрүүдэд давтагдчихгүй аяллуудыг зохион байгуулдаг. За одоо 3 давхурт гараад ирчихсэн байна. За 3 давхурт дэшээ явахаар 3 давхурт дэшээ гараад ирэхээр ингээ ганцаарчсан одоо бүрэг хичээлийн танхимууд байрлсан байдаг. За 4 давхурт тэрнээс дэшээ давхруудад бол оюутны байрууд байрладаг гэсэн үг ээ. За одоо ингээ 4 давхурт ирсэн байна. 4 давхурт оюутнууд ямар өрөөнд байрлалыг сонирхцгоё. За ингээд одоо энэ сургууль байрладаг бүх оюутнууд ихэвчлэн ийм өрөөнд байрладаг. 4 ортой, 3-аас 4 ортой өрөөнд байрладаг. За тэгээд 7 хоногт 2 удаа өрөөний цэвэрлэгээ болон хувцсуугаалгаа явуулдаг. За энэ удаагийнхаа бичлэгээр бид Филиппин улсын Себуд байралтай би Себу сургуулийн талаар танилцууллаа. Бид нэр дараагийнхаа бичлэгээр илүү олон сургуулиудыг танилцуулах болно. Бичлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.